Монголын ээлжтэй гарахад бэлэн болоод байна. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээрэн байсан юм шиг байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello world. Let's create memories together. За сайн байцгаана уу үзэгчдээ. Найзуудын аялал маань, ээлжтэй аялал маань Европ руу, Италийн Ром руу хөтлөхөд бэлэн болоод байна. Энэ удаагийн аяллаараа бид нэр Лихтенштейний Вантус, за мөн Швейцарын Шилдхорн гэдэг Герман кантоны бас нэгэн сонирхолтой газар руу аялахад бэлэн болоод байна. Дандаа ингээ яагаад Европоор аялаад байгаа юм бэ гэж та нараас бодож магадгүй. Европ маань одоо эртний түүхтэй, маш үз чарах юмтай 50 гаруй улсууд байдаг. За тэндээс одоо бид нэр одоо 20 орчмоор нь аялж байна. Одоо ямар ч хэлсэн Европ эхлээд сайхан аялал дуусгачаад тэгээд дараа нь Африк, Америк гэдэг одоо аялнаа. Бидний найзуудын аяллаа 3 дахь аялал байгаа. Тэгээ бид нар энэ удаа нэлээд хэдэн газраар очихоор төлөвлөсөн байгаа. Одоо бид нар Альпийн нурууны ноён оргил, Джеймс Бонд оргил дээр гарах баха. Тэрний бичлэгийг оруулнаа. Ватиканы музейг үзье гэж бодож байгаа. Яагаад гэвэл манай Гуйканы загтал эдэр хүртэл байдаг шүү дээ. Ватиканы архивтаас олдсон загтал бичгийн үзье харчий гэсэн тийм бодолтой энэхүү аялдаа гарч байна. Тэгээд аялал маань сайхан болох баха. Маш гоё байх болно. За тэгээ Европт ч уулзцгаая. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Euro Travel. Манай найзуудын аялал зан зураа Германы Мюнхен хотоор бас дайраад өнгөрье гэж бодлоо. Тэгээд энэ сайхан газар ирчээд байж байна. За Берлин болон Хамбург хотуудын дараа ордог Германы 3 дахь том хот Мюнхен хотын төв Мариенплац дээр одоо ирчлээ. За тэгээ өнөөдөр энэ 3 дугаар сарын бороотой их гоё өдөр байна. За бидний ард харагдж байгаа энэ гоёмсог барилга бол Мюнхний хотын захиргааны барилга. За энэ Мариенплац бол 1158 онд байгуулагдаад Мюнхен гэдэг нэрээ олж авсан яг энэ цаг үеэс эхлээд түүхтэй. За мөн 1638 оны хүртэл Мюнхен хот маань бас Шведийн колоничлолд байсан юм байлаа. За тэгээд энэхүү талбай дээр бол Морьтон баатруудын тулалдаан, уралдаан, за тэгээд бүр эртээр үед бол энийг цаазаар авах хүмүүсийг цаазаар авдаг талбайч болгож ашиглаж байсан. За тэгээд олон нийтийн том үйл одоо ажиллагаануудыг бас энэ зохион байгуулдаг байсан байна. За тэгээд энэхүү гигant Мариагийн энэ хөшөө болохоор ямар утга учиртай вэ гэхээр энэ доор нөгөө энэ далавчтай энэ дөрвөн хүүхэд энэ могоог ингээд дээрэс нь гიშгэлж байгаа. Могоо гიშгэлж байгаа дүрс нь бол одоо энэ Мюнхен хотын одоо ард иргэдийн одоо зовлон зүдгүүрийг арилгах үүднээс ийм бэлэгдэлтэйгээр хийсэн юм байлаа. Энэ бол тэр могоо гიშгэж байгаа нь бол нөгөө одоо муу зүйлийг те хар хилам муу зүйлийг одоо нухчинд арж байгааг үзүүлсэн. За тэр одоо арслан гიშгэж байгаа нь бол дайн тулаанд одоо энэ ард түмэн ялж байгааг дүрсэлсэн. За нөгөөх нь тэр шувууг одоо гიშгэж ирсэн. Шувуу гიშгэлж байгаа нь болохоор ямар утга учиртай вэ гэхээр за мөн Австрийн одоо Вен хотын адил нөгөө энэ хавьар чи айгүй их тийм тахал махал болдог байсан юм байна л да. За тэр тахлын эсрэг одоо бэлэгдэж барьсан баримлна. За Мюнхен бол тэгээд Германы өмнө зүгийн хот байгаа. За урд хэсгээр Австрийн Инсбрукт хилэлдэг. За зүүн талаар одоо Австрийн Салцбург хоттой ойрхон байдаг. За тэгээ Альпийн нуруутай ойрхон болохоор ч тэр юм уу маш их цас ордог ийм газар байгаа. Эндээс холгүй урд зүг рүү 100 км-т одоо Ньюмонштен кастл гэдэг одоо маш алдартай юм кастл байдаг. 1972 онд энд одоо зуны олимп болж исэн.
За тэгээ энэ хад бол үнэхээр их одоо олон жуулчид ирдэг. Үнэхэрийн одоо ирэхгүй байхын аргагүй хамгийн гоё газар байна. 10 дугаар сард болдог Октябрь фест бол үнэхээр одоо дэлхийд алдартай. За мөн Баяр Мөнхөн хөлбөмбөгийн баг бол мэдээж алдартай. За Октябрь фест баяраар одоо германчууд 3 сая еврогийн шар ариг худалдаад 10 сая евро олдог мэдээ байна бас. За тэгээд бүгдээрээ явж герман хоол идцгээе да. Яг бороотой өдөр таарчлаа. Тэгээд за аяллаа цаашаа үргэлжлүүлэх баха. Одоо бид энэ чинь хоол идээд жинхэнэ Баварын шар айргийг амтлаа гэж бодож байна. Баварын Мюнхен Францисканер гэдэг одоо ресторанд орж үзье. Энэс Мариенплацын хажууханд байдаг бас их алдартай ресторан юм байна. За дотгошоо орцгоё. Францисканер гэдэг ийм нэрийн одоо пивтэй юм байна. За мөн Ловенбрау гэдэг. За. За энэ бол нэлээд хуучны ресторан байна шүү. Гоё юм байна. Thank you. Cheers. Cheers. За баварыг ууя. Гоё шүү. Энэ Германы бас алдарт Ловенбрау гэдэг. Энэ Монгол зардаг шүү дээ. тийм үү? Тий. Монгол энийг харж ирсэн би. Тий. Цагаан зайсан стоо юм. За баварын шарыг уугаад Германы алдарт цагаан зайцсан явуулсан идчихлээ. Уг нэг тагцсан гэсэн чинь өглөө ирт болохоор жоохон. Арай болоогүй. Өдрийн хаанч манч гарах болоогүй. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороол нь хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. Найзуудын аялал маань Лихтенштейний хаант улсын нийслэл Вадус хотод хүрэлцэн ирээд байна. Хүн амын хувьд 36 мянган хүн амтай 160 км² газар нутагтай. Ерөнхийдөө бол Швейцарын Цюрихтэй их ойрхон байдаг хот улс байгаамаа. За тэгээд ерөөсөө Австри, Швейцар гэд хоёрхан улстай хилдэг. Хилж байгаа хоёр улс нь хоёулаа далаад гарцгүй. Тийм болохоор одоо давхар далаад гарцгүй улс гэдгээрээ бас алдартай. Европын бас санхүүгийн төв гээгддэг одоо Люксембургийн адилхан хаант улс мөртлөө Цюрихтэй адилхан одоо санхүүгийн төв гэж явдаг боловч Швейцарын Цюрихийг бодох юм бол юугаараа ялгаатай вэ гэхээр татварын хувьд бол маш бага юм байна. 36 мянган хүн амаасаа илүү олон ажлын байртай гэдгээрээ бас алдартай юм байна. Ерөнхийдөө хэл ярианы хувьд бол герман хэлээр ярьдаг юм байна. За тэгээ эднийд одоо бас дэлхийн одоо шүдний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг маш том нэг компанитай. За тэгээ уул уурхайн одоо тоног төхөөрөмж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Hilti гэдэг нэг том компани байдаг шүү дээ дэлхийд алдартай. За тэр компани бас эднийх юм Лихтенштейнийх юм байна. Энэ хавийн газар нутаг бол нөгөө Райны хөндөд хамаардаг юм байна. 11-р зуунд 1140-од онд энэ Лихтенштейн гэдэг нэртэй болсон юм байна. Тэр нь Австри тал руугаа нэг Лихтенштейний цайз гэдэг нэг алдартай цайз байдаг юм байна. Тэгээ тэрнээс үүдэлтэйгээр ийм нэртэй болсон юм байна. За тэгээд ерөнхийдөө Лихтенштейний вант улс нь Хабсбургийн эзэнт улстай их салшгүй холбоотой юм байна. Хабсбургийн эзэнт улс маань Чехийн Моравтай ойрхон байдаг. За Моравийн хаадууд Хабсбургийн хаадууд бас энэ Лихтенштейнтэй их ойрхон байж Лихтенштейний хаадууд бол тэр хавийн газар нутгийг бас эзэмшиж амьдарч ингэж ирсэн юм байна. За тэгэд Ром эзэнт гүрний мэдэлд бас нэлээд олон жил урт хугацаанд байжгаад 1805 онд одоо Наполеон Бонапартын Австралист хийсэн дайны дараа Наполеон Бонапарт мэдээж ялаад тэгээд энэ хавийг бас Францын эзэмшилд бас түүнээс хойш нэг хэсэг бас байсан юм байна. За тэгээ ийм сонирхолтой газар бас хурж ирлээ. Тэгээд өнөөдөр бороотой байгаа учраас тэр дээр харагдж байгаа Вадус цайз бол бас жуулчид ирэхээр заавал тэрийг үздэг юм байна.
Жижиг юм уу те? Тийм. За тэгээд бас бид нар сонирхоод ирнэ шүү дээ. Лихтенштейний Ванд улс гээд энд ингээ хоёр талаараа ингээд Австри, Швейцарт ингээ хавжуулагдсан ийм жижигхэн улс. Тийм байна. Яаж амьдрдаг юм бол тэрийг бас сонирхох гээд бас хурж ирлээ. Тэгээд бороотой байгаад болохоор бас зарим юмнууд нь сайн харагдахгүй л баг шиг байна. Тэгээ Монте Карло өдөр бол Монако өдөр бол том юм биш үү ажил. Тийм. Ер нь бол Европ юм шүү. тийм Европт 4 дахь жижиг улс, дэлхийд болохоор 6-т ордог жижиг улс юм байна. Энэ Лихтенштейний Ванд улс чинь өстой гоё юм байна шүү. Энэ туг нь юм байна шүү. Улаан цэгэртэй Монголтой адилхан юм байна. Яг Вадузын төв дээрээ ирчлээ бид нар. Тэгээд энэ яг энэ мэдээж хэрэг төв газар Швейцартай ойрхон газар энэ Лонгшампын дэлгүүр байна. За дэлхийн цагны дэлгүүрүүд байгаа юм байна энд. Одоо тэр Хүүбер гээл байна. За тэр Монбланы бас дэлгүүр байна. Rolex янз бүрийн дэлгүүрүүдийн брендийн дэлгүүрүүд бас байд юм байна. Тэгээд центр нь бол ийм жижиг юм байна. За тэгээд зундаа бол их гоё хүмүүсийн жижиг галт тэргээр жуулчны галт тэргээр тэр дээшээ кастл руу очиж үздэг юм байна. Яг мантай үед бол ерөөхдөө хаачдаг юм байна. Гэхдээ бид нар бол тийшээ очиж үзхийг бас үнэхээр хүсэж ирсэн боловч бас цаг агарын хувьд тиймэрхүү байна. За энд нэг юм хэдэн мордын хөшөө байна. Авангард загварынх юм уу? Ингээд хийцсэн юм байна. Ерөнхийдөө. Жуулчдад үзэх юм нь юу вэ гэхээр байгалийн сайхнаар бол үнэхээр гоё. Яагаад тэгэхээр нийт газар нутгийн 11% л ерөөсөө байшин барилга хот байгаа. Бусд нь болохоор 89% нь болохоор ерөнхийдөө уул те байгаль одоо жуулчдад зориулсан ийм газар байна. Ер нь бол бид нар сая Мюнхнээс нэг 2 цаг явал ороод ирлээ. Энэ дэлгүүр нь Швейцар франкаар үйлчилт юм байна. Эдгээр ингээ энэ жижиг юмнууд ингээ 850 гэдэг чинь 10 евро л гэсэн үг л те. Тий, тэгээ энэ Швейцарын хутга юмнуудыг айгүй их зардаг юм байна. Тий, ер нь Швейцартай ойрхон байдаг учраас. Тий, Швейцар цагнууд их зардаг юм байна. Грована. Энэ хараа Швейцар хутгнууд байна шүү дээ. Тий. Сампл. Викторинокс хутгнууд ингээ төрөл бүрээр байна. За нэг Лихтенштейний туг авчий да. Тэгээ нэг иймэрхүү нэг сувнерүүдээс авлаа. Гоё юм байна. Энэ ер нь яг далбаа нь болохоор энэ шүү дээ, тий. Лихтенштейний юу гэсэн. Окей. Ийм хөөх ингээд торон төгөөчлөх юм байна. Okay. Yes, please. Thank you. Thank you. Ийм юунуудсод Швейцар чи нэг 5 евро 5 франк байдаг шүү дээ. Энд чи баг 10-15 франк. Нэг дахин үнэтэй байна. Тэгэхээр юм нэлээ үнэтэй газар юм шүү. Тэр энүүгээр л алдартай юм биш үү? Энэ Лихтенштейний цайзаараа тий. Тийм байна. Тий. За ер нь катедрал нь бол айгүй жижиг юм байна. Гэхдээ энэ жижигхэн хоттой бол том байна. Тий. Сүмийнх нь орой морой нь бол амар юм байна. Гүмүн сайхан газар байна шүү. Ёстой нөгөө нэг манай Монте Карло, Монако шиг өстой тамхины ичж байхгүй юм байна. Хөө энэ яасан гоё. Гүмүн гоё юм аа. Энэ байшин гэж одоо бүр яаж хийцсэн юм бэ? Тоосгоор ямар гоё хийсэн юм бэ? Энэ юу яасан юм бэ? Мөнгөөр зоддсон юм байна. Энэ төв талбайгаа. Яагаад тэгж юм гэхээр энэ одоо ханд өрдөг тоосгоор бүр ингээд бүр баярхсан ба шүү дээ. Ханд өнөөд эн чинь хөл хүн ингээ явахаар имтрэл бодоод байхгүй. Ааха. Манай тарвах. Энэ тэндгүү байх юм аа. Швейцар энэ тэндгүү байх юм аа. Энэ Лихтенштейнд бас ингээд тарвах байж байна. Ёо. Нара. Тарвах. Лихтенштейний нийслэл Вадуз хотоор бас нэлээд явлаа. Гоё юм байна, цэвэрхэн юм байна. Бас хүмүүс нь их найрсаг юм байна. Лихтенштейн улс маань бас юугаар онцлог вэ гэхээр энэ улс бол ерөөсөө аэропорт байхгүй. Ямар ч нисэх онгоцны буудлал байхгүй, нэг ч онгоц байхгүй. За дээрэс нь ямар ч айран байхгүй. 18 дугаар зуунаас Швейцарын одоо нэгэн адилаар төвийг сахих бодлого баримтлаад 19 дугаар зууны сүүлээс ерөнхийдөө цэргийн анги буюу айрмаа татан буулгасан юм байна. Маш тайван улс, дээрээс нь гэмт хэрэг гардаггүй, үүнтэй нас холбоотой юм байна. За тэгээ энэ улс маань үндсэндээ бол нэг хүнд ногдохын дотоодын нийт бүтээгдэхүүнээ одоо яаж олдог вэ гэхээр энэ улс маань өөрөө дэлхийн 2 дугаар дайны үед бол маш хүнд байсан юм байна. За тэгэнгүүтээ 2 дугаар дайны дараа ер нь бид нар одоо энэ
хүнд нөх байдлаас яаж гарах вэ гэдгийг бол Лихтенштейний одоо хааны удмынхаа хоорондоо ярилцаад энд нэг Леонардо да Винчигийн нэг үнэтэй зураг байсан юм байна. Тэр зургийг 5 сая доллараар зараад улсын эдийн засгт оруулсан гэсэн түүх байна. За мөн Лихтенштейн улсаа ингээд Европын санхүүгийн төв болгоё. За тэгээ энийг бол ерөөсө татваргүй болгоё гэдэг. За тэгээ татваргүй болсноор маш их компаниуд орж ирсэн, маш их хөрөнгө оруулагчид энэ улсад орж ирснээр энэ улс одоо өнөөдөр Европын бас нэгэн баян хаант улс болж чадсан юм аа. Эртээр үеэсээ бол ерөнхийдөө Хабсбургийн эзэнт гүрний мэдлэлт бас байсан юм байна. За дараа нь бол Францын эзэмшилд байсан юм байна. За тэгэл одоо баруун талаас нь Францынхан ирээл эзэлчдэг, зүүн талаас нь Хабсбургийнхан ирээл эзэлчдэг. За урд талаас нь Ромын эзэнт гүрнийхэн ирээл ингээл эзэлчдэг ийм улс байсан юм байна. За тэгээд байршлын хувьд одоо Райны хөндөд, за урд талаас Альпийн нурууны хэсэгтээ одоо энэ сайхан үзэсгэлэнтэй улс ингээд тусгаар тогтнол олж авсан юм байна. Та бүхэн бас ирж үзээрэй. За нөгөө бороотой болохоор цайз манаас хаалттай байгаа юм байна. Тэгтээ ямарсан цайз дээр бол ирчлээ. За энэ цайз болохоор 12 дугаар зуунд барилгын ажил эхлээд 13 дугаар зуунд ашиглалтанд орсон юм байлаа. Лихтенштейний хаан нь бол 1905 оноос 12 оны хооронд барилга бүрэн засвар хийгдээд за 1930 он хүртэл нэг хэсэг бас амьдарч ирсэн юм байлаа. За тэгээ одоо бол ерөнхийдөө ингээд жуулчдад зориулаад дотгошоо нөгөө ордог тиктэй болгоод жуулчдад зориулаад ашиглаж байгаа юм байлаа. Тэгээ хот маань өөрөө ягаад жижигхэн байгаад байна гэхээр ерөөсөө уул гол хоёрын дунд нэг за 1 км хүрэхгүй газар дээр л энэ Вадус хот маань байгаа юм байна шүү дээ ер нь. Бас их гоё юм байна, сонирхолтой юм байна. Хотын төв мөн үнэхээр гоё, чамин гоё юм байна. Тэгээ англичил нэг иймэрхүү лаг цайзууд байдаг шүү дээ тий. Тий, хуучны. Англи, Шотланд. Тэгээ бас их хөдөлмөр шүү энэ. Тэгээ тэр том чулуунууд нь хуучныхаар ингэ байж байгаа. Ерөнхийдөө энэ юуны Лихтенштейний Вадузын ч ганц бэлэг тэмдэг хүмүүсийн ирж үздэг юм л энд кастл юм байна шүү дээ. Энэ кастл. Тэгээ нэг юу байгаа, сүм байгаа. Сүм юм байна. Уулын өрөө дээр нэм алдартай цайз байд юм байна. Энэ нөө бүх юм дээр энэ цайзаар бэлэг тэмдэг нь болсон юм байд юм байна да. Бас л хуучны цайз амар байна шүү. 12 дугаар зуунд хэлсэн цайз юм байна да. Парламентын орд нь айгүй хөргөн жижиг юм байна. Хотын захирах нь айгүй хөөрхөн юм байна. Тийм л газар юм байна да. За жижиг. Тэрийг харж гинөө тэр зис хоолоогоор хийсэн шүү дээ. Нэг ус зайлуулах хоолойг бүр улаан зисээр хийсэн байна харж гинөө. Энэ биш. Тийм байгаас. Гэхдээ Европ чинь тэгээд энэ хамаг юм л зис байх юм. Хамаг юм зис. Уух усны хоолой моолоо те. Юмнууд нь зисээр хийсэн. Швейцар ч угаасаа энэ ус зайлуулах хоолойнууд ч дан зисээр хийсэн байсан шүү дээ. Тийм шүү дээ. Цэвэр тийм. Лекер бар тийм байсан те. Тийм. Цэвэр усныхаа хоолойнуудыг ялангуяа нөгөө ундны ус өөрөө их өндөр ундны усанд их өндөр ач холбогдол өгдөг учраас ундны усоо зис хоолоогоор хийсэн байсан. Энэ EFL гэдэг чи юу гэсэн үг вэ? Френц Лихтенштейн. Френц. Тий. Лихтенштейний Вантус тий. Френц оф Лихтенштейн гэсэн үг л да. За манай найзуудын аялал Лихтенштейнээс гараад Цюрих рүү явж байна. Тэгээ замдаа бас нэг кофе уух гад зам зур зогслоо. Тэгэхэд зүгээр захын ингээл байгаль нь ийм байна да. Манта ирнэсэ тий. Манта тийм борото мөртлөө ийм сайхан байна л да. Одоо энэ уулын цаана саяны бидний орсон Лихтенштейн байгаа энэ уулын цаана. Одоо ерөнхийдөө Цюрих рүү бид нар явж байна. Тэгээ агаар уул бас хийж сайхан байна. За бид нэр Лихтенштейнээс гараад Швейцар руу ороод ирлээ. Одоо эндээс нэг 80 км яваад Швейцарын Цюрих хотод очноо. Тэгээд нэвтрүүлэг маань Цюрих. За тэгээд Интерлакен за Шилтхорн гэдэг. Тэгээд Лугано гэдэг ингээд үргэлжлэх юм аа. За яг бидний одоо энэ хажууд харагдаж байгаа нуур бол энэ нуур юм байна. Энэ за яг одоо бидний зогсож байгаа газар бол бидний энэ зогсож байгаа шиг байна да энэ. Валенштадт гэдэг энэ дээр зогсож байгаа шиг байна. За энд дээр ингээд ийм гоё нууртай. За нуураа тойрсон ингээд хотуудыг ингээд харуулчихсан. За энд болохоор нөө Обертерзен гэдэг энд газар үед. Энд нэг ийм кабель кар байдаг юм аа. За тэр болохоор
Нөгөө уулнаас чаргаар буудаг ч одоо тэр биш үү? За энэ одоо юу юм мэдэхгүй. Энэ нэг дээр энэ юу юм? Келтербүрн Климбер бас л нэг уул муул руу авирдаг нэг юм юм дээ. За ингээ аялал жуулчлал бол бүр станаар утгаар нь шүү энэ Швейцарууд. Ингээд бүр ингээд үзүүлчихсэн. Ингээд л явж ин да. За цаашаа явцгаан да. За бид нар явсаар хагаад Швейцарын Цюрих хотоос нэг 40 км яваад Шафхаузен хотод ирчлээ. Шафхаузны Райны хамгийн том хөрхрээ Райн фол дээр хүрээд ирлээ дээ. Аа гоё биш үү бас ойр дээрээгүй. Хөрхрөө янз юм байна шүү. Энэ дунтууд харин гоё ядаргаа тайх та. Чимээ шүүгээ сайтай. 90 цааны хөрөлтөөс ондоо байна. Цюрих таахгүй ирүүл нэг 45 орчим километр яваад энэ Райны хамгийн том хөрхрээ, Европын хамгийн том хөрхрээ дээр ирнэ шүү. Энэ Райны хөндийгээр ингээд Германаас ахуулаад ингээд доошоогоо Швейцар, Лихтенштейн гэдэг ингээд урсдаг. За Райн мөрний энэ хөрхрээ бол Европын хамгийн том, хамгийн үзэсгэлэнтэй хөрхрээ юм аа. За доошо бууцгаах уу манайхаа. Амар. За Бэкэ ямар байна? Цюрихийн Райны хөрхрээ дээр ирсэн байна. Үнэхээр гоё юм аа. Байгаль дэлхий гэж ямар агуу. Бид нар хажууд нь ямар өчүүхэн бодлоо. Бас энэ удаа яг хажууд нь гоё мэдрээд кайфтай гоё байна. Гайхалтай. За, Цюрих хотын хөрхрөөч гоё юм байна шүү. Швейцарт байгаа юм хөрхрөө. Дуу чимээ амар гоё юм байна. Ер нь кайфтай юм байна. Хөрхрээг яг дээрээс нь яг хажуунаас нь харж байна. Бас айгу амар юм аа. За мөн сүрлэг амар хөрхрөө шүү. Йоо, амар байна шүү дээ. Хөрхрөөч амар юм аа. Амар хөрхрөөтэй амар газар байна шүү. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Евро Travel. За ингээд бид нэр Швейцарын Герман кантоноор явж байна. Одоо Интерлакен руу чиглэл цааш Шилтхоор нь орно. Алдартай манай 2970 м-ийн өндөртөө Джеймс Бонд оргил руугаа гарах гээд явж байна да. Ер нь Интерлакен тэгээд Лаутербрун ингээл энэ хавар бас их гой газрууд байдаг. Тэр чигээр аялал жуулчлалын хэсэг байгаамаа. Одоо 20-30 км яваад Интерлакен орохгүй явж байна. Айгуу гой дулаахан ирнээс гой уулаараа цастай. Урчин их цаас орсон юм шиг энэ машиныг хараа. Ингээл явж байна. Одоо ингээл уулын зам маань мушгиралдаад явж байна да. За тэгээд нэг 30 минутын дараа алдар Джеймс Бонд оргил буюу Шилтхорн гэдэг. Швейцарын Шилтхорнд уулзцгаая. Джеймс Бонд оргил руугаа одоо гарна да. Миний хувьд одоо Альпийн нурууны 3 дахь оргил руугаа гарах гэж байна да. Өмнө ноднон 9 сард бид нар чи Монбланы оргил руу гарч ялаа. Гласер 3000 Швейцарт Альпийн нурууны бас нэг ноён оргил. Одоо мөн Шилтхорн 3000 метртэй Джеймс Бонд киноны зураг авалтыг хийжсэн маш гайхалтай сайхан оргил байгаа. Тэгээд Шилтхорн оргил дээр уулзцгаая. Үүл нь ингээд уулнаасаа доогуур ингээд харагдаад энэ нуур. За энэ одоо нөгөө нэг Швейцарын нөгөө алдартай 1000 гаруй нуурынх нь одоо нэг нь шүү дээ. Швейцар чи ерөнхийдөө газар нутгийнх нь дийлэнх нь одоо 60-70% нь уултай учраас энэ уулны ус буугаад маш олон нууруудыг үүсгэж яадаг. Европ маань өөрөө их дулаахан таата цаг агаартай учраас өвөл зөнгөө ингээд ногоонороо байж яадаг. Швейцар хүмүүсчтэй эдгээр ерөөсөө ингээд байнгын экстрим спорт ингээд ууландаа энэ альптай гулгасан ресортуудаараа ингээд зугаалсан тийм л хүмүүс байна да. Гой гой аяллаа машинтай их гоё тайван спортоор хичээл их гоё амьдрах юм аа. За энэ бенз чи их гоё юм байна. Энэ бас их гоё юм байна. Энэ дээр Интерлакен гэсэн бол энэ топ кемп. Энэ сайтаар ороод
юу машинаас түрээсэлчдэг юм байна. Топ Top Camp CH. CH. Тий. Интерлакен. Тий. Найзуудын аяллаа маань зорилго болохоор Шилдхорн буюу Джеймс Бонд оргил руу явж байгаа. За тэгээ Интерлакенаас Шилдхорн явах замд алдарт Лавдербрунын хүрхрээ маань байдаг. За Швейцартаас нэлээд алдартай жуулчин болгон зорин ирдэг ийм сайхан хотод ирээд байна. Одоо эндээс бид нэр Шилдхорн руугаа дахиад нэг 5 минут яваад ер нь орчноо. Швейцарт одоо маш олон кабель карууд байдаг. Зам цаа яхаад 2-3 кабель каруудаас таардлаа. Энэ Швейцарт ирж байгаа ингээд аялагчтай зөвлөхөд энэ Шилдхорн оргил руу ирнэ явсан дээр юм байна. Яг тэгвэл замдаа маш үзэсгэлэнтэй газруудаар яг зам дээр ингээд дайралтай явж байна. Тэгэхээр бас ингээд нэг бодлын эдийн засаг юмны хувьд айгүй хэмнэлттэй маш олон газраар богинохон замд ингээд их юм үзэж болохоор юм шиг байна. Надад бол үнэхээр таалагдлаа. Өстө супер байна. Нэг хүний 108 швейцар франк юм байна. Ингээд тикет авчлаа. Шилдхорн. Nice. His Gloria. За энэ оргил нь өөрөө Шилдхорн оргилынх нь шагналууд юм байна. 2018 онд Best Sky Resort Awards төрүүлсэн юм байна. Энэ болохоор нөгөө нэг 69 оны James Bond киноных нь баг нь ингээд бүрийн дотор сууж шít. Тий. Энэ ресторан болохоор өөрөө 45 минут дотор нэг удаа иргэдэг. Одоо бид нар болохоор Stationberg 867 дээр байгаа одоо. Тэгэнгუутаа дараагийнх нь Gimel World гэх 1367, тэгээд Murn 1638, тэгээд Birk гээд 2670. Тэгээд Шилдхорн His Gloria 2970. Бараг л 3000 юм байна ер нь. Классик 3000 тал ер нь ойролцоо юм байна тий. Одоо дэше ахаад 1 уу 2 яваад Birk Шилдхорн яваад гарах юм байна. За нөгөө алдартай энэ оргилыг алдартай болгосон 1969 онд хийсэн Джеймс Бонд киноны зургийг энэ тавьсан байж тээ. Өнөөдөр их гоё нартай өдөр их азтай байш шүү бид нэр. Айгүй хүмүүс энэ Европ дандаа нөгөө нэг дээрээс буцахтаа нөгөө цанаар буудаг юм байна. Санаа аваад дээшээ гарч штэ. 2677 дээр нь гараад ирлээ. Солиотой юм байна. Хүмүүс хоол идэл ингээ сайхан сууж штэ. Яасан ч гоё нартай ямар сайхан өдөр. Хээ тэр хараа. Тэр доошоо ороо онгорхоо юм байна. Ямар амар юм бэ? Толгой иргмээр юм бэ? Хөөх. Йоо амар юм байна. Йоо тийш хараа. За манай Шилдхорн оргил бол дээш байна. Одоо дахиад 300-аад яваад тэнцэж байгаа. Тэр харагдаж байна. За сүүлийн дамжлага байна. Одоо 4 дахь юундөө кабель кардаас суудсан байна. Одоо эцсийн зогсоод James Bond оргил 1969 онд энэ James Bond киноны зураг авалтыг хийснээр энэ оргил одоо үнэхээр алдартай ингээ оргил болж чадчихжээ. За тэгээд энд гарч ирснээрээ үнэхэрийн гоё оргил гэдгийг одоо бас яг нүдээр үзлээ. Өнөөдөр айгүй гоё нартай сэлмэг ямар ч үүлгүй юм гоё өдөр байна. За тэгээд энэ Шилдхорн оргилыг тойрсон Швейцарын болон Италийн, Францын 200-аад альпи оргилтой. За тэгэл энд одоо нөгөө Grand Ballon гээл за Schwalmer гээд 2777 гээл. За ингээ 2000-аас дээш ер нь оргилууд ингээд байна. За 2600 Wiesberg гэж байна. 2930 энэ бас том оргил биш шүү. Blackenstock гээд 2900. За 2500-та Chugen гээд нэг оргил байна. За 3701-т Wetterhorn гээд нэг оргил байна. Энэ болохоор энэ зүгт ерөөхдөө Цюрих тал руугаа л юм байна. Энэ зүүн Герман тал руугаа юм байна. Энэ болохоор. За энд 3970 Eiger гэдэг нэг алдартай оргилчин байгаа шүү дээ. За энэ 4000-тай нэг оргил байна. Monch гэдэг. За ерөөхдөө бол манай Шилдхорн оргил маань Швейцарын Герман кантоны хэсэгт хамаарагддаг. Интерлакен, за Берн гээд Тун гээд энэ хавийн одоо хэсэгт хамаарагддаг юм байна. За энэхүү нөгөө кинон дээр гардаг энэ ресторан болохоор 45 минутанд тутамд ингээ өөрөө эргэдэг ресторан шүү. Үзэгчтэй. Тэгээ Швейцарт ирвэл заавал энэхүү сайхан оргил дээр хурж ирээрэй.
Үнэхээр энд гэхдээ нэг гайхсан юм нь юу вэ гэхээр энд гарч ирсэн хүмүүсийн 70-80% нь дандаа цанаар гулгах зорилготой хүмүүс юм байна. Ягаад тэгэхээр энэ 2970-аас ерөөс шууд цанаар буудаг юм байна. Тэгээс 2970 дээр хүмүүс ингээд цасмаас цэвэрлээд ингээ байж ах юм. За өстой гайхалтай юм аа. За манай аяллаа ерөнхий үндэтгэгч Монте Карло Luxury Residence. Сайхан өдөр таарлаа. Бүртгэгч үйлгүй байна. Салхигүй байна. Бараг цамцтайгаа байхад даарахааргүй байна. Цаана спортын, сноубордын тамирчид их энүүгээр ирдгийм байна. 70-80% нь дандаа л гулгаж байгаа хүмүүс байна. Тэгээд жөөлчд бол нэг 20% таа ч юм уу те. Эсвэл ямар гоё юм бэ. Шаманагийн Монбланы оргил Гласер 3000 эдрээс бас нэг арай өөр санагдлаа. Тэгээ айгүй гоё байна. Сайхан өдөр таарлаа. Харуут сайтай юм байна. Яагаад нэг харуут сайтай гэвэл тойроод ингээд юмнууд ингэж харахад юу Монблан, юу PC 3000. Энэ бол гоё юм биш шүү манайхаа. Энэ ресторан одоо 45 минутанд нэг тойрж иргэдэг юм байна. Тэгээ Швейцарчууд ч юм бол одоо зүгээр байхгүй маань. Байнгын цасвар үйлчлэгээ хийгээд байнгын юм цаг тухайд үйлчлэгээ хийгээд байнгын хөгжил дэвшилтэйгээ яг ингээд зохицоод явдаг юм байна. Яалтчгүй Швейцар бол гоё орн юм байна. Энэ Альпийн нуруу өдөр чинь бол яалтчгүй Швейцарыг бол чимжин шүү. Үнэхээр энэ тасархай юм байна. Тэгээ шилд хорн оргилын 2 дахь хэсэгтэр нь ингээд өдрийнхөө хоолыг идээд байж гин. Сайхан кофе уулаа. Чех гуляш идлээ. Чехүүд хоол хийж ах шиг байна. Чи үнэхээр энэ сайхан гоё агаар сайтай маш дулаахан ямар салхигүй тийм өдөр таарсан байна. Сэтгэл маш өндөр байна. Маш их баярлаа. Euro Travel компанид баярлаа. Аялал сайхан үргэлжлэж байна. Энэ Европч их энгийн хэрэглээтэй энгийн усуд байд юм байна шүү манайхаа. Манайхан бас эдрээс авах юмуд байна шүү нөр нь. Амар өндөр трамплин байна. Хавцлууд байна. Тэгээд айгүй хүнд хэцүү замуудтай байна. Эндээс гулгаж буудаг юм байна. Тэгээд айгүй их чөлөө цав спорттыг цаг заваа зориулдаг энгийн сайхан амьдралтай ийм л хүмүүс байна. Манай Монголч их сайхан ска resort байгаа тий. Өшөө олон энэ шээлд хорон шиг, Монблан шиг ийм шин газрууд Монголд одоо нэгдэсэ. Хүүхэд залуучууд маань спортод чөлөө цагаа сайхан өнгөрүүлдэг болоосоо зөв зохистой сайхан аялдаг болоосоо энэ байгаль дэлхийгээ сайхан хайрлаад гээ сайхан байгаасаа гэж хүсэж байна. Иргэдийнхэн чөлөө цаг, эрүүл мэнд энэ бүх юмд нэрээс хамаг анхаарлаа хандуулдаг юм байна энэ. Энд бол улс төрчид ч юм уу ямар нэгэн тийм хүмүүс бол хинт сонирн биш хамгийн сонирхолтой хүмүүст орохоор юм байна. Ер нь Швейцар улс бол мэдээж дэлхийд эрүүл хүнсээрээ нэгт ордог гэж баг хэлэхэд болно. Одоо Швейцар одоо бид эндээсээ буугаад нэг хүнсний дэлгүүр ороод нөгөө эрүүл хүнснээсээ ингээд цуглуулад өнөөдөр Луганод очиж сайхан хоол игээд сайхан одоо та бүхэндээ сонирхуулнаа. Тэгээ найзуудын аялал үргэлжлэж байна. За бид нар уулнаасаа буугаад ирсэн. Одоо энэ Швейцарын Коп гээд хүнсний дэлгүүр орж үзэх гэж байна. Нэг жоохон хүнс цуглуулах юм. Өнөөдөр бид нэр Швейцарын Луганод апартмент авцсан байгаа. Тэндээ очиж гоё хоол иж иднэ. За дотгош орцгоо. Өнөөдрийнхөө хоолны юмыг маргаашийнхаа өглөөний цайтаа авчлаа. Швейцарын франк ч өөр евроноос үнэтэй болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хэдэн евро, хэдэн франк болох нь одоо үзье. За талах малах жүүс хүмүүс гээд ингээд 271 франк гэдэг чинь 300 евро болох. 297 евро. Швейцарын хүмүүс бол нэг иймэрхүү байх баха. Энэ хараа нөгөө гадаа тавьсан юмнууд ингээд байждаг. Ундаа ингээд. Манай аяллаа багийнхаа Швейцарын Готтердийн түнэл рүү орчихсон явж байна. Ерөнхийдөө энэ түнэлүүд нь дандаа нөгөө тусдаа урсгалтай байдаг боловч яг энэ 17 км урт энэ Пилатус уулыг доогуур нь нэвт нөхөлсөн Швейцар Европын 2 дахь том урт түнэл. Швейцартаа мэдээж хамгийн одоо нэг том түнэл нь байгаамаа. За тэгээ энэ түнэл болохоор ерөөсөн 80 км/цагийн урдтай ингэж явах ёстой. Түнэл дотроо ингээд эсрэг урсгалтай гараа юм онцлогтой юм аа. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолол нь хотын төв талбайгаас 5.9 км зайд орших.
Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, экон гон орчин, цэвэр агаарт таны тав тухыг зогслоож, эрүүл, аюулгүй, их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд Цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт насан туршийн өвлөгдөх хөрөнгө Монте Карло Luxury Residence. Швейцарын Итали кантон Лугано гэдэг чинь бас супер гоё. Гайхалтай гоё хот байна да. Үнэхээр харагдаа. Даанх хотод чинь Лугано. Явсан байр маань маш гоё байна. Солиотой юм байна те. Ингээд манай тагт руу гараад хардаа. Оо зүгээр муур бол тэнд харагдчих. Гөө энэ хараа. Дал модтой. Бид нар чи сая Альпийн нуруунаас ингээд төрөлөөр Лугано руу 17 км түнэл доогор гараад энэ Итали кантонд ирчих жоохгүй. Тэгэнгүүт л энэ хараа дал модтой цас байхгүй. Эндээс Милан ерөөсө 50 60 Одоо эндээс 60 км км. бид нар маргааш Итали руу явна. Милан нэг 50 60 км. Тий 60 гаруй километр байгаа. За Итали ороод ихээ найз дээр явчихна Милан руу. Тэгээд цаашаа Ром руу яваад Ромдоо сайхан Гоё байна. хэд он гоё амжилт шилдэг. Энэ ч бүр солиотой энэ апартмент та. Nice. Апартментын нэр нь болохоор Lake View апартмент. Вау. Солиотой. За манай хурцаа маань одоо за. Хоол молоо хийж өстө бүр алж байгаа юм шүү дээ. Ямар хоол юм бэ? Плов. За ингээд нэг унтлах өрөө. За энэ ч ингээд нэг 0-той. За энд нэг ийм унтлах өрөө байна. Тасарч байна. Эсвэл гоё юм. За иш ахаад хоёр унтлах өрөө. За энэ ч ахаад нэг унтлах өрөөт. За бүр солиотой энэ тест манай апартмент бол үнэхээр тасархаа шүү. За одоо тэгээд нөгөө нэг Итали вайна хоолой идчихээ энэ хараа гүзээцгийн энэ одоо швейцарч одоо бүр Джеймс ч одоо бүр Гүзээлцгэн байна. Малина байна. Мандарин байна. За маргааш өглөө усч ирээд тест бүр жинхэнэ гайхамдаа харуус маргааш юм те. За өглөөний мэндэ үзэгчтэй та бүхэндээ Швейцарын Итали кантоны нийслэл Луганогоос мэдчилж байна. Лугано нуурын одоо харууцтай ийм апартментэд бид нар найзуудаараа буулаа. Тэгээд өчтөрийн аяллаа алжаалаа талаас сайхан амарчлаа. Швейцар улс нь бол Итали, Герман, Франц гээд 3 кантонтой. Энэхүү 3 кантоных нь 3 өөр хэлээр ярьдаг. Өчтөр бол бид нар Герман кантоны Шилдхорн оргил буюу Джеймс Бонд оргил дээр гарлаа. Өчтөр ихтэй айгүй нартай байсан. Ямар ч үүлгүй тэр өндөр 3000-ын өндөр дээр салхихгүй тэгээд нартай болохоор их дулаахан байдгийм байлаа. Өнөөдөр өглөө одоо энд 9 цаг болж байна. Өнөөдөр бол их тийм хүйц сэрүүхэн мантай өдөр байна. За гэхдээ агаар бол үнэхээр сайхан байна. За Швейцартаа ирээд найз хурцаа манаас хоолоо хийгээд бид нар их гоё тухтай байна. За Швейцар бол карантины усаа уудгаар алдартай. Ер нь Европын орнууд энэ Альпийн нуруунаас их авсан маш гоё цэвэр устай. За тэгээд цэвэр усныхаа хоолойг зисээр хийцэн байдаг. Шилдхорноос 2 цаг 30 минут явал орж ирсэн дээ. Швейцарын Луганод та бүхэн хэрвээ аяллаар ирвэл Миланоос нэг
60 гаруй километрийн зайд байдаг Лугано. За тэгээд Foxtown гэдэг аюу тум аутлет байдаг. За яг бидний байж байгаа буудлаас нэг 6 км Swiss Miniature гэдэг Швейцарын бүх одоо алдартай үзмрүүдийг жижигрүүлсэн байдлаар одоо жишээ Люцерн, Цюрих, Женев гэл одоо үзэж болохоор гоё юмнуудыг бүгдийг жижигрүүлсэн юм үзмэр байдаг. За эндээс одоо бид нар доош Миланаар дайраад ер нь Ром руу чиглэж байгаа. Яагаад тэгэхээр 23 онд одоо өнгөрсөн жил бид нар найзуудын аялал маань Ром хотоор явхад бас жоохон дайраад өнгөрөх маягтай явцсан. Одоо бол Ромд очих 3 хоног зураг авалт хийх гэж байна. За тэгээд найзуудын аялал үргэлжилж байна. За хэвээ Лугано ч хэвээ гоё биш шүү. Энд ч одоо ингээд хойд хэсгээрээ цастай байсан бол энд ингээд Лугано нууран дээр хум мун одоо усны амьтад одоо усны шууд чи дүүрэн байна штэ. За эндээсээ тэгэл одоо нөгөө агуу Итали орн руугаа тэгэл орондоо 65 км яваад Милан ордог эндээс. Тэгэхээр ерөөсөө ингээд Луганогоос урагшаага нэг 10 км явал шууд Итали руу орчноо. За тэгэл Миланаараа дайраад цаашаа Флоренц гэл тэгэл Ром руугаа явна да. Маргааш Ватиканы музей, Ангело цайз гэдэг алдартай цайз, Колизеум гэдэг газруудаараа үзэгчдийг аялуулнаа. Энэ уулынхаа нааталд гараад ирэхээр их гоё юу болчихдөг юм байна. Дулаахан болоод өнөөдөр жоохон бүрхэг бороотой юм шиг мөртлөө. Аюу чиглэл Дулаахан сайхан биш үү? За Лугано хот нь бол Италиар ярддаг 63 мянган хүн амтай. За хөгжил дэвшлийн хувьд бол одоо Швейцартай юу ярих вэ одоо? Швейцарт мэдээж муухай хот гэж байхгүй, муухай газар гэж байхгүй. Бид нар нөгөө алдарт Готтердийн түнэлээрээ гараад нааша Итали кантон руу ороод ирэнгүүт бүх одоо замын тэмдэглэгээ бүх одоо бичгүүд бол Итали бичгтэй болоод явчихж байгаа. Тэгээд Пилатус уулынхаа урд хэсэгтээ бол хамаагүй дулаахан болоод гоё болоо явчихж байгаа. Ийшээ ороод ирсэн бидний сая урд шөнийн хонсон апартмент бол гадна 70 модтой байх жишээ нэ. 70 мод яагаад байгаа вэ гэхээр энэ хоёрыг дулаахан гэдгийг илтгэж байгаа маа. Айны шовод дэштэн олсын дэгор цааш